сүүлийн 3 жилийн өмнөөс Монгол Улсын ерөнхийлөгчийн гадаад аялалд том жижиг дунд бүх аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг багтааж авч явж байгаагаар их онцлог юм аа. Гадны улс орны туршлагыг ингээд сайхан судлаад явж байна. Гадны хөрөнгө оруулалтыг маш сайн татчихсан үнэхээр гоё санагдчих. Узбекистан Дундад Азийн зах зээлд өөрөө үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнээ гаргах зорилготой явж байгаа. Монголтой илүү үйл ажиллагаагаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хин чиглэл рүү ажиллаж байгаа. Узбекистан улсад бол сүүлийн үед ухаадаг технологиудыг маш эрчимтэй нэвтрүүлж байгаа юм улс байна. Ерөнхийлөгчийн ажлын хүрээнд одоо бизнес групп IT парк дээр нь зочилж байна. Монголын одоо нэг бизнес эрхлэгчид текстилийн салбарт энэ бизнес эрхлэгчидтэй бас хамтран ажиллах боломж байгаа гэж би харж байгаа. Ажиллах хүчний асуудлыг шийдэх бүрэн боломжтой байна гэж бас бодож байна.